Сайн байцгаана уу хүмүүдээ. Та бүхэндээ өнөөдрийн минь төргий. За бүгдээрээ түүхийн хичээлийн дэвтэр намаа гаргаад хичээлээ маш сайн тэмдэглэж байгаарай. Хичээлийн сэдэв монголчуудын нэгдмэл байдал төр зэрэгсэн нь. Хичээлийн зорилго. Ёс төрийн батралыг даван туулах гэсэн баруун зүүн монголчуудын хаан ширээний төлөөх тэмцлийн шалтгааныг мэдэх. Өнөөдрийн хичээлээс бүгдээрээ ёс төрийн батралын үеийн хаад Төмөв цайзыг эзэлсэн нь. Эсэн тайш хаан болсон нь. Эсэн тайш тайсан хаан нарын тулдааныг мэдэх болно. Хүүхдүүдээ өмнө үзсэн хичээлээ сэргээн санаж дараах хоёр асуултыг дэвтэр дээрээ бичээд хариулаарай. 14-р зууны 2-р хагасаас Монгол улсын дотроо зүүн баруун гэсэн хоёр хэсгээс бүрдэж байв. Зүүн Монголын дотроо 6 түмэн буюу халах, цахар, ордос, урайнхай, төмөд, иншээбүү зэргээс бүрдэж байв. Баруун Монгол буюу ойрдыг урдын адил 4 түмэн буюу 4 ойрд гэж нэрлэж байв. Тухайн үед баруун Монгол буюу ойрд нь зүүн Монголыг бодвол дотоод нэгдэл сайтай, эдийн засгийн хүчээр давуу байдалтай байв. Тиймээс тэд нийт монголчуудыг нэгтгэн захирч хаан ширээний төлөө тэмцэлдэж байв. Хүүхдүүдээ дараах улс төрийн батралын үеийн хаадуудыг он цагийн дараалалаар нь дэвтэрдээ тэмдэглэн аваарай. Энэ үед Монгол орн нь зүүн баруун болон хоёр хуваагдаж хаан ширээний төлөө маш их тэмцэлдэж байсан учраас маш олон хаадууд солигдсон төр барьсан байдаг. Монгол орны төв хэсэг буюу халахад хаан ширээний төлөө тэмцэл хурцлан Төгс төмөр хаан алагдсны дараа түүний ахмад хүү Инх зоригт, Инх зоригтын дараа түүний хүү Илбэг хааны дараа түүний хүү Гүм төмөр хаанаар тус тус хаан суужээ. 1403 онд Монголын нэгэн аймгийн дарга Үгээчийн хашхаа Гүн төмөрийг алж хаан ширээг нь булаан авсан байна. Удалгүй Гүн төмөрийн дүү Үлзий төмөр өөрийгөө хаанд өргөмжилсөн. Эдгээр ойр ойрхон солигдсон хаадуудыг Монголын түүхэнд Баг хаадын үе гэж тэмдэглэсэн байдаг. 1420-ад оны үеэс Монголын их хаанд Тайсан, Тогоон тайш нар гарч ирсэн. Тогоон тайш нь л ойрдих Хятадыг эзлэх хаянданд бэлдэж байгаад 1439 онд Тогоон тайш нас барсан. Тайшийн тушаал Тогооны хүү Эсэн дэвшиж эцгийн үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлсэн байна. Монголчуудын нэгдмэл байдал төр сэргэсэн нь. 15-аас 17 дугаар зууны үед Монгол улсын нэгдмэл хүчирхэг байдлыг сэргээхийн төлөө тэмцэл нэг бус удаа өрнөж зарим үед амжилтанд хүрч байв. Үүний нэг тод жишээ нь 1440-д оны үед төр барьж байсан Тайсан хааны цэрэг дайны бодлого үйл ажиллагаа нь амжилтанд хүрч улс орноо нэгэн захиргаанд оруулсан юм. Түүний захиргаанд зүүн тийш Зөрчид, баруун тийш Хамиил, умар зүг Инсээ мөрний дээд бие, өмнө зүгт цагаан хэрэм хүртэлх газар нутаг орж байв. Тэр үед 20 шахамжил үргэлжилсэн дотоодын зөрчил тэмцэл төр намжсан юм. Тайсан хаан ойрдын Тогоон тайшийн хүү Эсэнг тайшийн тушаал тамилсан. Эсэн тайш нь цэргийн хэргийг голон эрхэлж байсан ба 1449 онд Мин улсын эсрэг цэрэглэн давталсан. Монгол ба Мин улсын харилцаа. Монголчууд өөрийн байр сууриа бэхжтэл Хятадтай найрамдталтай харьцаж худалдаа хийж байсан. Тэр үед Мин улс Монголд төмөрлөгийн зүйл болон зэвсэг нийлүүлдэггүй байв. Мин улсын хааны амгалан айлтгахаар жил бүр Монголоос 80-аас сэтэрхүү хүн явуулдаг байсан бол 1448 онд 3000 хүн явуулсанд Мин улсын хаан уурлан тэдэнд шан харамж өгүүлэхий худалдаа хийхийг хоригложээ. Үүгээр далиндууч 2 түмэн цэрэгтэй Монгол улс 50 түмэн цэрэгтэй Мин улсыг гиндүүлэн давталж тэр үеэс худалдаа хийх эрхээ олж авч бие даасан байдлаа багш болов хүлээн зөвшөөрүүлсэн юм. Төмөгийн хэрэг. Эсэн тайш хэд хэдэн удаа Хятадд илчилгээж эдийн засаг худалдааны харилцаа тогтоохыг оролдоод бүтээгүй тул 1449 онд цэрэг удирдаж Хятадын эсрэг давталсан. Мин улсын Инзүү хаан өөрийн биеэр 50 түмэн цэрэг авч эсэргүүцсэн боловч ялагдан олзлогдсон байна.
Тэрхүү үйл явдлыг тулдаан болсон газрынхан нэрээр түүхэнд Төмөгийн хэрэг гэж тэмдэглэсэн байна. Олзолсон хааныг барьцаалан эсэн тайш Мянган улсад улс төрийн шахалт үзүүлэхэд Хятадууд Бээжинд шин хаан өргөмжлөөд шаардлагаас зайлсхийв. Эсэн тайш хуучин хааныг тодорхой болцолтойгоор бусааж өгсөний дараа хэсэг хугацаанд Мин болон Монгол улсын харилцаа төвшөлдсөн юм. Эсэн тайшийн үед Монгол улс нь Дундад Аз дахь төмрийн эзэнт улс болон өмнөд хөрш Мин улстай харилцаагаа тогтворжуулснаар эдийн засгийн хувьд бэхжиж богино хугацаанд хүчирхэгдсэн юм. Эсэн тайш Тайсон хаан хоёрын тулалдаан. Тухайн үед Тайсон хаан өөрийн дүү Агуржин Жонмтой хаан ширээний төлөө тэмцэлдэж байв. 1451 онд эсэн тайш Тайсон хааныг гиндүүлэн давталхад хаан хэрлэн зугтаж очсон боловч урдын өшөө түндээ алгажжээ. Эсэн тайш 1452 онд өөрийгөө бүх Монголын хаан гэж зарласан. Ийхүү зүүн зүгт амар мөрнөөс баруун зүгт Дундад Аз хүртэл өргөн удам нутагтай Монгол ойрдын хүчрэг улс байгуулагдсан. Энэ нь Монголыг нэгтгэх гэсэн анхны том оролдлого байсан боловч удаан оршин тогтнож чадаагүй юм. Хаан ширээний төлөөх ноёд хоорондын тэмцлийн уршгаар 1455 онд эсэн хаан таалалд өгсөн юм. Ингэснээр ойрдын ноёрхол унсан бөгөөд алтан ургийн удам биш хэмээн байнга эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Сурагчид та бүхэн эсэн хаанаас хойших Монголын хаан ширээн суусан хаадуудыг дэвтэр дээрээ тэмдэглэн аваарай. Хүүхдүүдээ өнөөдрийн үдсэн хичээлээ баттгаж дараа хоёр асуултыг дэвтэр дээрээ бичээд хариулаад багшийнхаа мэйл аяг руу явуулаарай. 14-өөс 16 дугаар зууны Монголын түүхээр хамтдаа айлцгааж хичээлдээ идэвхтэй оролцсон бүх сурагчдаа баярлалаа. Та бүхэн багшийнхаа өгсөн даалгавар хийгээд мэйл аяг руу явуулаарай. Сурагчдаа амжилт хүсье.